эргэн тойронд байгаа хүмүүстээ мэдчихлгүй юу гэж урьж байна. Тэгээд таныг энэ газар харж байгаадаа баяртай байна гэд мэдчихлээ. Recording in progress. Дуулал номын 100 дугаар бүлгийг хамтдаа уншицгаая. Дуулал 100. Бүх дэлхий эзэнд баясгалтайгаар хашгирахтун, эзэнд баяртайгаар өвчл, түүний өмнө баясгалтайгаар дуулан ирэхтун. Эзэн бол бурхан гэдгийг мэдтгвэ. Биднийг тэр бүтээсэн, бид түүний ард түмэн бэлчээрийнх нь хонин сүрэг. Түүний үүд хаалгаар талархалтайгаар, түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүн талархал өргөж, түүний нэрийг магт. Эзэн сайн бөгөөд түүний хайр инрэл мөнхийг, түүний итгэмж нь үеийн үед билээ гэсэн. Амен. Эзэн сайн бөгөөд түүний хайр инрэл мөнхийг, түүний итгэмж нь үеийн үед билээ гэсэн. Бүгд хамтдаа үнэхээр түүнийг хайр инрэлийн төлөө үнэхээр бидний хайрлсан үнэхээр тэр хайрыг үнэхээр өөрсдөө үгээрээ түүнд талархал магтаалыг өргөе. Таны хайр нэгүслэр бид аврагдсан гэж өөрсдөө үгээрээ талархацгаая. Таны өргөөнд цуглан эзэн танд алдар магтаалыг өргөхөөр ирж байна эзэн. Үнэхээр би таныг сонгосон бас харин та биднийг сонгож хайрласан учраас танд талархаж байна. Таны хайр нэгүслэр бид үнэхээр аврагдсан. Таны хайр нэгүслэр бид үнэхээр энэ газар зогсож байгаагийнхаа төлөө танд үнэхээр чин зүрхсэтгэлийн тэр талархал магтаалыг танд өргөхөөр ирж байна Иесус. Учир нь та бол магтаалыг авах зохистой нэгэн. Та бол сайн бурхан. Үнэхээр тантай зөөрлөх зүйл, тантай зөөрлөх үнэхээр хэн ч өгөө билээ Иесус. Үнэхээр эзэн өнөөдрийн цуглааныг эзэн бүхэлд нь үнэхээр би танд даатхан залбирч байна. Үнэхээр ариун сүнс үнэхээр та энд байгаа хүн бүрийг та дүүрэн буурьж гэж үнэхээр таныг бид урин заалж байна. Бүх алдар магтаал нь зөвхөн таних үлээ. Ирж байгаа энэ бүх цуглааныг эзэн бүхэлд нь эзэн би танд даатхан бид хамтдаа нэгдэн эзэн Иесус таны агуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Амен. Чангаар эзэн дадрыг өргөе. Халелуя. Хамтдаа түүний нэрийг магтаая. Halleluja. Yeah.
үнэхээр бас ирж байгаа энэ гайхалтай үеийн цагийн төлөө би танд талархаж байна. Үнэхээр таны бидэнд бэлдсэн гайхалтай үг байгаа гэдэг үнэхээр би итгэж байна. Бичээс хэлэхдээ итгэлэн сонсох нь эзний үгээр ирдэгэ гэсэн үнэхээр та өөрийн үгээрээ бидний итгэлийг улам бүр илүү батчуулж өгөөрөө үнэхээр таны төлөө амьдрах танаас хүлээж авсан тэр үнгүүгээр хүлээж авсан тэр хайрыг бусдад ингээ хүргэхэд эзэн та бидэнд яг одоо хүрч эзэн та өөрийн сүнсээр болон өөрийн хайраар та биднийг дүүргэж өгөөч. Халелуя. Өнөөдөр ирж байгаа энэ цагийг би таньдаа даатхан гайхалтай цагийн төлөө дахин таньдаа би талархан эзэн Есүс таны агав хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Амен. Өдөр эзэн чангаар алдрыг халелуя. Хамтдаа төлөөлөгчдийн итгэлийн тунхаан тунхаглацгаая. Би тэнгэр газрыг бүтээгч аваа хүчрэхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг ариун сүнсээр бүрэлдэж онгон майраас мэндэлсэн Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Товлогдсон нас барж оршуудагдаад 3 хоногийн дотор өвлөөс дахин ам орсон. Тэгээд тэнгэрт одож аваа хүчрэхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэс суудал заларсан. Дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмт өлөөлөх уучлал, дахин амьдлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Амен. Бүгд хамтдаа пастор болон орчуулагчийг өрье. Тэсээ ёрошгүй нэгашмас.皆さん、チェック。皆さん、聖霊降臨節おめでとうございます。За та бүхэндээ эзний Пентекост өдрийн баярын мэндийг хүргэе. この日はとても大切な日です。 Энэ өдөр бол хамгийн чухал өдөр. 2000年前、教会が誕生した日なんですね。 Энэ өдөр болохоор 2000 жилийн өмнө сүм цуглаанууд, чуулганууд бий болсон өдөр. もし聖霊降臨節がなかったら今私たちこの教会はないんですね。 За энэ өдөр 2000 жилийн өмнө энэ өдөр байгаагүйсэн бол манай одоо бидний байгаа энэ цуглаан ч гэсэн байхгүй байсан. それほど大切な日です。 Яг түүн шиг маш чухал зүйл юм аа. そしてですね、皆さんが同じ聖書に書かれている聖霊降臨が皆さんの上に臨みます。 Яг түүнтэй адилхан та бүхний дээр бидний дээр ч гэсэн ариун сүнсний буулт, ариун сүнсний эрэлт Пентекост тэр зүйл та бидний 皆さんのうちに聖霊が臨み、 бидний дотор ариун сүнс хүчтэйгээр өөр ажиллаа хийж, そして神様の力を帯びて、 Бурхны хүч чадлыг мэдэрч, そしてですね、喜びと希望を持って歩み続け、 тэгээ бидний дотор баяр хөөр болоод найдварыг тэр амьдралаар амьдрна. この世の中をキリストの勝利へと変えていきます。 Энэ хорвоо дэлхийг бид нэр Христийн ялалтаар ялах юм аа. そのためにですね、祈っていきたいと思うんです。 Түүний төлөө бүгдээрээ залбирцгаая. 今日はですね、この礼拝の中に私たちに聖霊が深く望むように、 Бид нар юуг залбирах вэ гэвэл бидний дунд одоо бид нар эзэн дөрвж байгаа энэ магтаалын өргөлийн цагт ариун сүнс та өөрөө хүчтэйгээр ажиллаач. 神様のその力が私たちのうちに深く現れるように、 Бурхны тэр агуу хүч чадал бидний дотор, миний дотор та өөрөө хүчтэйгээр ажиллаач. そしてその聖霊がですね、溢れて他の人までに届くような、 Тэгээ тэр ариун сүнс биднээр дүүрээд биднээс бүр халин урсаад өөр бусад хүмүүст бас очихын төлөө. そのような祈りを捧げ、 Яг үүн шиг бид нар эзэн тэр そして залбирлыг 求めていきたいと思うんです。 тэгээд Бурхнаас хандан まずお祈りいたし өргөжлөлт. ましょう。 За залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэр дэх Бурхан эзэн минь ээ. 今日は聖霊降臨節の記念する日です。 Энэ өдөр таны ариун сүнс энэ хорвоо дэлхий дээр бууж ирсэн үнэхээр бид нар тэмдэглүүлжтэй өдөр үлээ. 主よどうぞ2000年前と同じ聖霊を注いでください。 Эзэн минь 2000 жилийн өмнөхтэй яг адил бидэнд ариун сүнсийг та цуцгаж өгөөч. 神様は私たちのうちに力を与えてください。 Эзэн минь та бидний зүрх сэтгэл дотор та өөрийн хүч чадлыг өгөөч. 私たち神様がおられることをもっと深く知ることができ、 Эзэн минь бид таныг улам илүү гүн гүнзгий мэдэж 喜びと希望にあふれるように、 баяр хөөр болоод тэр найдвараар дүүрхийн тулд さらに私たちがこの世の中に勝利者となれるように、 улам бүр энэ хорвоо дэлхийг ялдаг байхад туслаа. 主よ今日礼拝の中で聖霊を深く注いでくださ Эзэн い。 минь та одоо яг энэ цагт бидэнд номлолын цагтаар эзэн минь тэр гайхалтай тэр ариун сүнсийг та бидэнд дүүргэж өгөөч. 求める者に聖霊を与えると約束された主よ、
өгдөг нэгэнд ариун сүнсийг би өгнө гэж та өөрөө амласан мөлий. 聖書の言葉の通り約束を果たして、 Библийн амлалтын дагуу та өөрөө амлалтаа биелүүлж 私たちに聖霊をますます強く注いでくださいますように、 бидний дээр ариун сүнсийг хүчтэйгээр та өөрөө асган цутгаж өгөөч гэж イエ залбирanгуйч. ス・キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирanгуйч байна. アーメン。 Амен. 今日皆さんがですね、聖霊に満たされて喜んで帰れるようになってほしいと思います。 Өнөөдөр та бүхэн ариун сүнсээр дүүрээд баяр хөөртэйгээр гэрлөөгөө буцаасаа гэж хүсэж байна. 難しいことではありません。 Энэ бол маш тийм хэцүү зүйл биш. 簡単なことなんですよ。 Маш амархан зүйл. 信じるだけでいいんです。 Энэ зүйл зөвхөн итгэгдэл болно. 今日の聖書の言葉は、聖霊を求めなさい、受けなさいと。 Өнөөдрийн сургаалын гол зүйл нь болохоор ариун сүнсийг хүсэмжлэн хүлээн аваарай гэсэн утгатай. イエス様が言ってるんです。 Үүнийг Есүс Христ өөрөө хэлсэн. 求めなさい、受けなさい。 Хүсэмжлээрээ бас хүлээж аваарай гэсэн байна. 皆さんの答えは Та бүхний хариулт бол アーメンですね。 アーメン。その通りです。は яг い。 түүний дагуу тийм その шүү. ように、ただそれだけです。 Тэгэхэд л болно. それだけで聖霊が注がれます。 Үнэхээр бид нар тэгж хэлэхэд л ариун сүнс бидний дээр дүүрэгдэх юм аа. 皆さんの人生が変わります。 Та бүхний амьдрал өөрчлөгдөх юм аа. 私が初めてですね、牧師になったのが21年前です。 За би анх 21 жилийн өмнө пастор болсон байгаа. どうしていいかわからないんですよ。 Анх пастор очоод юугаа хийх вэ, яаж хийх вэ ч мэдэхгүй байсан. 前の牧師はもう死んで亡くなってるんです。 Тэгээ өмнөх цуглааны пастор маань нас бараад Тэнгэрийн улс руу очсон гэсэн. でも聖霊は私を励まします。 Харин ариун сүнс намайг урамшуулсан юм аа. どうしていいのか、何をやっていいのかわからない。で Би も өөрөө юугээ ч мэдэхгүй, юу хийгээч мэдэхгүй байх тэр үед 聖霊は私を導きます。 ариун сүнс намайг хөтлөн дагуулсан юм. そして1年目にですね、中国の姉妹がですね、教会に来ました。 Тэгээд пастор болоод 1 жил болж байхад нэг хятад итгэгч ирсэн манай цуглаан дээр. 中国に何回か教会に行ってたんだけども、 Тэгээд тэр хүн хятад байхдаа өөрөө цуглаанд орж исэн юм шиг イエス様を信じるということがまだわからなかった。 орж исэн ч гэсэн Есүс тул сайн итгэж чадаагүй байсан. で、それでですね、日本に来たんだけども、 Тэгээд тэр хүн Япон улсад ирсэн байсан. とても大変だった。 Японд ирсэн нь маш хэцүү зүйл тохиолдсон. 生活も大変だった。 Амьдрахад хүртэл хэцүү байсан. また家族関係も大変だった。 Гэр бүл дотор нь ч гэсэн もう асуудал. どうしていいかわからない。 Тэгээд бүр яах учраа мэдэхгүй болсон. そして思い出したんです。 Тэгээд тэр хүн эргэн сансан байгаа. ああ、私は中国の時に教会行ってたな。 Би хятад байхдаа нэрээ цуглаанд явдаг байсан шүү дээ. お母さん教会に連れてってくれたな。 Манай ээж намайг цуглаанд дагуулж явдаг байсан. ああ、今度教会に行こう。 За би одоо ийм хэцүү юм чи цуглаанд явъя гэх. そして彼女はですね、教会に初めて来ました。 Тэгээд Япон цуглаанд анх удаа ирсэн. 日本語しかない、ね、日本人しかいないところで中国人一人がですね、教会に来たんですよ。 Тэр дунд бүх хүмүүс нь одоо Япон хүмүүс тийм учраас Япон сайн мэдхгүй ч гэсэн ганцаараа хятад хүн ирсэн баг. そしてですね、彼女はですね、この話していくうちにですね、自分の悩み苦しみを話してくれました。 Тэгээд бидэнтэй ингээд нөхөрлөөд ярилцах үед өөрийнхөө хэцүү асуудлаа ярьж хэлсэн. そしてですね、今日みたいに聖霊を受けましょうというお話をしました。 Тэгээд тэр үед яг өнөөдрийнх шиг ариун сүнсийг хүлээж авцгаая гэсэн тэр номдол で、 хийсэн. 彼女はですね、聖霊って何だろうって。 Тэгээд нөө өмнө ариун сүнс гэж юу юм бэ гэд гайхсан. 聖霊って何でしょうと。 Ариун сүнс гэж юу вэ? わからなかったんです。 Тэгээд тэр үед өөр ойлгоогүй байсан. 小さい頃から教会に行ってた。 Багаасаа цуглаанд явж исэн ч гэсэн でもなんかよくわからない。 тэгсэн ч гэсэн сайн ойлгоогүй байсан. そうですね、聖霊は目に見えません。 Яг түн шиг ариун сүнс гэдэг маань нүдэнд бол харагдахгүй. でもですね、皆さんの心に聖霊が内在するって分かるようになります。 Нүдэнд харагдахгүй ч гэсэн бидний зүрх сэтгэлд ариун сүнс өөрөө оршин байдаг гэдгийг та өөрөө мэдэх юм аа. その人はまだ分からないけども、聖書の言葉の通りに信じて聖霊を求めてたんですね。 Тэр хүн өөрөө ингээд нүдэнд нь харагдахгүй мэдхгүй байсан ч гэсэн Библийн үгэнд итгээд өөрөө маш ихээр хүсэн тэмүүлж исэн байна. そしてですね、その祈ってる姿を私は見ていました。 Тэр хүний залбирч байгаа байдлыг би өөрөө харсан. 彼女に言いました。 Тэгээ би тэр хүнд ингэж хэлсэн. あなたは聖霊が望んでますよ。 Тань дээр ариун сүнс дүүрэн байна. でも本人はですね、いやーって感じなんです。 Би чамд ариун сүнс ингээд дүүрхийг хүсэж байна. Ингээд хэлэхгүй тэр хүн өөрөө ингээд итгэж өгөхгүй байна. でもですね、もう一回家に帰ってですね、祈ったんですよ。 Тэгээ тэр хүн эргээд хараад гэртээ хараад залбирсан баг. そして祈っていくとですね、祈りが止まらなくなるんです。 Тэгээ залбирч идэл тэр хүний залбирал нь бүр зогсгоо байсан. 祈りが止まらなくて止まらなくて、
Бүр залбирсан бүр зогсохгүй байна гэдэг. 嬉しくて嬉しくて Бүр баяр хөөрөөр дүүрсэн ба. 涙が出るけども嬉し涙がなる Бүр んですよ。 ингээд нулимс нь уурсаа тэр нулимс нь бүр баяр хөөрийн нулимс で байсан. ね、祈りやめるんですね。 Тэгээд залбирхаа зогсоосоо でも神様の心がですね、自分の中にジーンと来てるんですね。 тэгээд тэр хүний зүрх сэтгэл бурхны зүрх сэтгэл бурхнаар дүүргэсэн гэдгийг өөрөө ингээд мэдэрсэн. でまた祈るんです。 Тэгээд дахиад залбирсан. 止まらないんです。 Тэгээд тэр залбирсан дахиад зогссон. 朝の4時まで祈ってたって言うんですよ。 Өглөөний бүр 4 цаг хүртэл залбирсан. そして次の日は仕事行かなくちゃいけないんですね。 Тэгээд дараагийн өдөр ажилдаа явах хэрэгтэй байсан. 朝6時に起きなくちゃいけないんです。 Тэгээд өглөө 6 цагт босох байсан. 彼女はですね、もう思い切って寝たんですね。 Тэгээд тэр хүн бүр одоо унтахгүй л болохгүй гэдээ унтсан баг. 2時間しか寝れない。 2 цаг унтсан. でも体は元気。 Тэгсэн ч ихсэн би энэ аяйгуу тэмсгэрэг байсан. 仕事に頑張ろうという思いになり、 Бүр ажилдаа бүр хичээ гэсэн тийм зүрх そ сэтгэл. して1週間ですね、本当に楽しくてすごく嬉しくて、 Тэгээд тэр 7 хоног бүр ингээд баяр хөөрөөр дүүрээд бүр ингээд аяйгуу гоё байсан. もう次の日曜日教会行きたい、 Тэгээд бүр ингээд баярлснаасаа бодоод бүр дараагийн бүтээсэн Кёкайны- цуглаанд явах юмсан. 教会に報告したい。 Бүр цуглааныхаа очиод бүр ярих юмсан гэсэн тийм сэтгэл. そしてですね、彼女は報告するんです。 Тэгээд цуглаан дээрээ хүмүүст ярьсан баг. 先生、聖霊が私のうちに訪れたの分かりました。 Багшаа бүр таны хэлжсэн шиг ариун сүнс миний дээр бүр дүүрэн байсан гэд бүр. 私の心とは別に聖霊の心が私に訪れたん Миний です。 зүрх сэтгэлээс өөр тийм ариун сүнсний зүрх сэтгэл надад байсан юм аа. 私の心は悩んでいるのに、 Миний зүрх сэтгэл шаналсан байх үед 聖霊の心は喜びになるんです。 миний зүрх сэтгэл шаналж байгаад харин ариун сүнсний тэр дүүргэлт би өөрөө 祈る баярлсан. たびに喜びと涙が溢れるんです。 Тэгээ залбирх үед бүр ингээд баяр хөөрөөр ингээд улам бүр дүүрж ийснаа мэдсэн. 神様素晴らしいお方ですね。 Бурхан бол гайхалтай нэг юм аа. 何にも分からなくても Та юу ч мэдэхгүй байсан ч болно. 求める人に Үнэхээр хүсэн тэмүүлэх нэг 聖霊が注がれる。 ариун сүнс өөрөө тэр хүн дээр дүүргдэг юм. イエス様が約束された通りです。 Энэ бол Есүс Христ өөрөө амласан юм аа. ルカの福音書の11章の9節と13節を読んでください。 За Лук 11-ийн 9-ийг бүгдээр уншицгаая. ルカの福音書の11章の9節ルカそして11 13節です。 11-ийн 9 13-ыг уншицгаая. За би эндээс уншия. Би та нарт хэлье. Гуй тэгвэл та нарт өгөгдөн. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. 13. Та нар ёрын муу атла хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэгтэй нь өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавтай босоо гэв. ね、求めなさい。天の父は求める者たちに聖霊を与えるって言ってますね。 19節には求めなさい。そして13節には求める者たちに天の父は聖霊を与えてくださる。 За 9-р ишлэлээр би та нарт гуй тэгвэл та нарт өгөгдөн гэж хэлсэн байна. Тэгээд 13 дугаар эцэг тань өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавтай босоо гэж хэлсэн 復 байна. 活したイエス様もヨハネの福音書20章22節でこのように言っています。 За дахин амьсан Есүс Иохан 20:22 дээр бас үүнийг хэлсэн байгаа. Үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлэн ариун сүнсийг хүлээн авахтун 聖霊を受けなさい。 ариун сүнсийг хүлээн авахтун гэж хэлсэн. アリウス Ариун 聖。 сүнсийг хүлээн はい авахтун. アリウというのは聖なるっていうのは分かりました。 Ариун гэдэг нь ариун гэж хэлж байгаа юм ойлголоо гинэ. 賛美を歌ってるたびにアリウという言葉が何回も出てくるんで、 Дуулах үед ариун гэдэг аягүй их гараад идэг. Одоо ойлгож байна гинэ. 聖なるという意味が分かりました。 Ариун гэдэг үгийг нь ойлголоо гэж. そして今日覚えました。 Өнөөдөр би чэйжлээ бүр ариун гэдэг. Ариун сүнс. スンシсүнс. ー、霊ですね。 Тийм. 覚えましたよ。 Би чэйжсэн шүү. これで私のモンゴル語は4つになりました За ね。 миний Монголд одоо ингэ 4 хэл мэддэг, 4 үг мэддэг болсон. すんべの、 Сайн байна уу? ザそれからバイシタ、そしてアリウスシー、 Ариун сүнс. ね、覚えましたよ。4つ目、 4 үг чэйжсэн байх шүү. 聖霊を求めなさいとイエス様言ってますね。 Ариун сүнсийг хүсэмжил гэж Есүс Христ хэлсэн байна. 皆さんもこの言葉してますね。求めなさい、そうすれば与えられます。 Та бүхэн ч гэсэн энэ ишлэлийг маш сайн мэдж байгаа те. Гуй тэгвэл та нарт өгдөн гэдэг ишлэлийг маш сайн мэдж. これクリスチャンでない人も知ってるんですよ。 Энэ ишлэлийг христчин биш хүмүүс ч гэсэн мэддэг. クリスチャンであってもクリスチャンでなくても
何を神様に求めるか分かっていない人多いんですね。 За христчин хүн ч гэсэн христчин биш ч гэсэн Бурханаас юу хүсэж байгаа мэдэхгүй хүмүүс байдаг. だから気をつけなきゃいけません。 Энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй. ね、欲しいものがあれば何でも神様に求めていいよと教えるクリスチャンいます。 За зарим өөр нэгэн христчин хүмүүс байдаг. Та чи юу хүсэж чинь тэрийг л Бурханаас гуй гэж хэлдэг христчин хүмүүс байдаг. その言葉信じていいんでしょうか。 Энэ үгэнд нь итгэж болох уу? 欲望のままに生きることになります。 Ингэх юм бол бид нар өөрсдөө шуналтэй бидний хүсэлтийн дагуу болох зүйл. 私の父もそういう人でした。 За миний төрсөн аав яг тийм хүн байсан. 私の妹はですね、ちょっと非行に走ったんですね。 За миний эмэгтэй дүү жоохон буруу замаар явсан хүн байсан. お店で店のものをね、盗んだりとか、 За дэлгүүрийн юм хулгайлдаг ч. 夜遅く友達と遊びに行ったりとか、 Орой болохоор найзуудтайгаа ингээд 時には家に帰ってこないとか、 гэртээ ч гэсэн бүр ирэхээ болсон байсан. もうどんどん悪い道に向かっていくん бүр です。 ингээд бүр муу замаар ингээд орсон байсан. 父はそういうのを知っていながら、 Манай аав тэрийг нь мэддэг байсан. 自分の好きなように選んで生きればいいよと教えるんです。 Тэгэд мэддэг байсан хэрнээ манай дүүд хандаад өөрх нь дураараа явал ерөөс тоодохгүй байсан. そういう人生どうなるか分かりますか。 Тэр хүний амьдрал ямар болох вэ та бүхэн мэдэж байна. 今もう50歳過ぎてますけど、彼女は悩みながら生きてます。 Тэр хүн одоо дүү маань 50 гарсан хүн байгаа. Тэгсэн ч гэсэн амьдрал нь маш их тийм ээдрээтэй хэцүү амьдралаар амьдарч байгаа. 今も痛み続けて生きています。 Одоо ч гэсэн шаналан зүрхсэтгэлийн шаналсан хэвээр амьдарч байгаа. もう少しで教会に来そうなんだけど、まだですね、心開けない。 Ингээд цуглаан дээр ирэх юм шиг тийм ойртсон юм шиг хэрнээ зүрхсэтгэл нь нээгдэг. 自分が間違ってるって気づいてるけども、神様に助けを求めることができないんですね。 Өөрөө буруу юм хийж байгаа гэдгийг өөрөө мэдж байгаа гэсэн ч гэсэн бурхан руу ойртох тэр зүрхсэтгэл байхгүй. 私の妹のためにも祈ってください。 Манай эмэгтэй дүүгийн миний дүүгийн төлөө залбирч өгөөрэй. ね、私も祈り、また母も毎日祈ってますけども、 Би ч гэсэн дүүгийнхаа төлөө залбирч байгаа. Ээж минь ч гэсэн өдөр 好きなように生きるということは私たちの人生にプラスにはなりません。 бид нар хүн төрлөх бид нартэй өөрийнхөө дураараа амьдрна гэдэг бол бид нар хүсэх. 神様も同じです。 Үүнийг бурхан ч гэсэн хүсдэг. 神様は私たちが欲望のままに生きることは望みません。 Бурхан бид нарыг шуналтэй өөртөө хүслийнхаа дагуу амьдраасаа гэж хүсдэггүй байна. でもですね、祈り叶えてくださったよ神様ってよく言う人いるんですよ。 Тэгсэн ч гэсэн бурхан миний залбирланд хариулсан шүү. 私の祈りに応えてくださって神様こうしてくれたよっていう人います。 Бурхан миний тэг залбирсан залбирт хариулж өгсөн шүү гэд ярьдаг ч хүмүүс байна. 本当にそうでしょうか。 Үнэхээр яг тийм юм болов. むしろですね、神様の心が分かる人はね、神様欲望の願い事を叶えません。 За эсрэгээрээ бурханы хүслийг мэддэг хүнтэй бурханы хүслийг бурхан ямар зүйлийг хүсдэг вэ гэдгийг мэддэг хүн өөрийнхөө хүслийн дагуу амьдрдаггүй юм аа. 正しい道を教えてくださるからです。 Яагаад гэвэл бурхан тэр хүн зөв замыг зааж өгдөг учраас. 正しい道を知らない人は頑固だから神様教えてあげないんです。 За зөв замыг мэдэхгүй хүн өөрөө зүрүүтэй зүр сэтгэл нь зүрүүд болохоор тэр зүйлийг мэддэггүй. 願った通りになっちゃうんです。 Зөвхөн өөрийнхөө хүсний дагуу өөрийнхөө боцсныхоо дагуу л амьдрахыг хүсдэг. じゃあ神様は何で求めなさい、そうすれば与えられますって言ってるんでしょうか。 За яагаад бурхан те гуй тэгвэл та нарт өгдөн гэж хэлсэн юм болоо. よくこの聖書の言葉を見てください。 За энэ бүгд 19 бүгд сайн ルカの харж 福音書の11章よく見てください。ルカの福音書の11章の9節 11-ийн 9-ийг бүгд сайн харцгаая. 求めなさいの後に探しなさいって言ってるでしょ。 За гуй тэгвэл та нарт өгдөн тэрний дараа хай гэсэн мэн те. またその後に叩きなさいとも言ってますね。 Хай гэсний дараа тогш гэсэн мэн те. ですから求めなさいという言葉だけで判断してはいけません。 Тэгээ энийг харахад бол гуй зөвхөн гуй гэдэг зүйлээр бид нар хаалаа гэдэг чинь дүгнэлт хийж байхгүй те. この3つの言葉を総合的に理解することです。 Тэгээ энэ гуй хай тогш гэдэг энэ гурван үгийг бид нар ингээд ийм ерөнхий утгаар нь ойлгох хэрэгтэй. もちろん大事なのは求めるのは探すのは叩くのは神様のところにです。 За хамгийн чухал нь гуй хай тогш гэдэг маань бурхан дээр ирж бид нар энэ зүйлийг хийх. そしてその求めなさいの結論は聖霊を与えるという約束です。 Тэгээ гуй гэж байгааг нь 聖霊を与えるという約束です гуй ね。 гэж байгаа зүйл дээр нь болохоор ариун сүнс өгнө гэсэн утга байна. 探しなさいというのもこれも聖霊を探しなさいという意味で Тэгээ す。 хай гэж байгаа нь юу хайваа гэхээр ариун сүнсийг хай гэсэн утгатай. 叩きなさいというのも聖霊を叩いても自分のところに来るように求めることです。 Тогш гэж байгаа нь ариун сүнсийг тогшоод өөр дээрээ ир гэсэн тийм утгатай. あらゆる努力をして聖霊を求めなさいって言ってるんですね。 Маш тийм
олон зүйлээс бид нар өөрсдөө ингэж хичээ зүтгэж ариун сүнсийг бид нар өөрсдөө ирж хайх гэж байгаа. 逆に言うと神様は人間にそれほど聖霊を与えたいと思ってるんです。 харин эсвэргээрээ бурхан биднэрт ийм гайхалтайгаар ингээ хүчтэйгээр ариун сүнсээ өгөхийг өөрөө хүсэж байгаа. 神様は聖霊をあなたに送りたいと願ってるんです。 бурхан танд өөрийнхөө ариун сүнсийг илгээж өгүүлмээр гэсэн тийм зүр сэтгэл. なぜですか？ яагаад вэ? 神様とあなたがつながるからです。 яагаад гэвэл бурхан тантай өөрөө ингээ холбогдмоор байгаа учраас тэр зүйл хийж байгаа. 聖霊というのはそのあなたの心の中に入っていき、 ариун сүнс гэдэг маань таны зүр сэтгэл рүү ингэж орж 神様の思いをあなたの心に届けます。 бурханы бодлыг танд ингэж дамжуулах гэж байгаа. そしてあなたの心を神様に届けるんですよ。 Тэгээд таны бодол санаа бурхан руу эргээд очих юм а гэж. 聖霊がいるときに神様と一致していくんですね。 Тэгээд ариун сүнс бидэнтэй хамт байхад бид нар бурхантай нэгдэж чаддаг юм а. でも聖霊を無視していくと За ариун сүнсийг үл тоогоо тоохгүй байх юм бол 自分の道と神様の道がバラバラになるんです。 миний амьдралын зам болоод бурханы зам нь өөр болчихдог. ですから聖霊が語ることをよく理解することです。 Тийм учраас бид нар ариун сүнс юу хэлж байна вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. 午前中もですね、礼拝の時にですね、聖霊のお話をしました。 За өдөөс өмнөх Япон цуглаан дээр ариун сүнсний талаар бид нар 礼拝始まる前にですね、神様どうしたらいいでしょうって私祈りました。 номдол эхлэхээс өмнө цуглаан эхлэхээс өмнө би одоо яах вэ гэж залбирч ирсэн. この礼拝が聖霊に満たされるようにしてください。 Энэ цуглааныг та ариун сүнсээр дүүргэж өгөөч гэж залбирсан. 人々が聖霊を求めるようにしてくださいと祈りました。 манай итгэгчид ариун сүнсийг үнээр хүсээсэй гэж залбирсан. そして私の心に神様語ってくださったんですね。 миний зүр сэтгэл бурхан өөрөө өгөө хэлсэн. あなたが祈るんではなくて、 Чи залбирах биш ээ. 宣教師がそれぞれのね、信徒のところに向かって祈るように示しなさい、行かせなさいと。 Тэгээ энд байгаа итгэгч одоо ахлагчтай ингээд итгэгчдийнхаа дунд оруулаад залбир гэж тийм юу бурхнаас үг. それで宣教師の先生方にですね、お願いしてですね、みんな信徒一人一人に祈ってもらいました。 Тэгээ илгээлтийн эзэдүүдээс гуйгаад итгэгчдийнхаа очиод ингээд залбирч өгөөч гэж гуйсан. もうね、その午前の礼拝経験した人はですね、本当に豊かな聖霊が注がれてですね、 Тэгээд үдээс хойш цуглаан дээр үнэнхээр гайхалтай тэр бурхны ажил ариун сүнсээр そしてですね、その礼拝がね、終わりに近づくとですね、賛美がですね、ゴーンって上がってくるんですよ。 тэгээд яг сүүлийн магтан дууны үед ингээд магтаал бол ингээд гайхалтайгаар өргөгдөж ирсэн. 聖霊が強く望むときに Яг тэр үед ариун сүнс хүчтэй байдаг. 私たちは変わっていくんです。 Яг тийм ариун сүнс бидэн дээр хүчтэй ирэхэд бид нар өөрсдөө өөрчлөгдөг юм аа. 聖霊が強く望むときに Ариун сүнс хүчтэйгээр бидэн дээр ирэх үед 何をすべきかが分かってくるんで юу す。 хийхээ гэдгээ бид нар өөрсдөө мэддэг юм аа. 皆さん聖霊を求めていきましょう。 Бүгд ариун сүнсийг хүсэмжлэцгээе. ヨハネの福音書の14章の16節を見てください。 За бүгдээрээ Йохан ヨハネの福音書の 14-16-ыг харцгаая. 14章の16節です。 Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байх юм аа гэж. Үрд хамт байна. ここにですね、助け主っていう言葉がありますね。 Үүн дээр туслагчийг явуулна гэж хэлсэн байна. これは聖霊のことです。 Энэ туслагч гэдэг маань ариун сүнсийг хэлж байгаа. 聖霊がいつも私たちと一緒にいるなら、神の助けはいつまでも続きます。 Ариун сүнсний туслагч бидэнтэй хамт байх юм бол бурхны тусламж үргэлж бидэнтэй хамт байна гэсэн. ですからこの聖霊を使わすってイエス様約束してますね。 Тийм учраас Есүс өөрөө ариун сүнсийг илгээх 助け主をあなたに与えるって言ってるじゃないですか。 туслагчийг би та нар руу явуулна гэж хэлсэн. これが約束です。 Энэ бол амлалт юм. 今日ぜひ求めて神様から与えられましょう。 Өнөөдөр үнэхээр ариун сүнсийг хүсэмжлээд бурхнаас бүгдээр энэ зүйлийг авцгаая гэж. ヨハネの福音書の16章の7節。 Йохан 16-гийн 7-г дахиад гаргая. ヨハネの福音書の16章の7節。 16-гийн 7. Гэхдээ би та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар дээр илгээнэ гэж. アーメン。 Амен. イエス様が去ってです Есүс ね。 Христ өөрөө яваад 前回もちょっとお話ししましたね。 урд нь ч гэсэн ярьсан байгаа. イエス様は天に昇っていったら Есүс тэнгэр өөд очсон гэж хэлсэн байгаа тийм. 聖霊を送るという約束です。 Тэнгэр өөд яваад これの方が ариун сүнсийг явуулна гэж амласан. 私たちにとって素晴らしく利益なんです。 Энэ зүйл нь бидний хувьд үнэхээр гайхалтай бидэнд хэрэгтэй зүйл юм. イエス様がずっと肉体を持って生きてたらですね、私たちのところに来ないんです。 Хэрвээ Есүс махан биеэрээ үргэлж байх юм бол бидний дээр хизээч ирэхгүй. 聖霊が私たちのところに来たなら、 Ариун сүнс бидний дээр ирэх юм бол 三位一体の神様であるイエス様は私たちと一緒にいます。
гурлаар оршдог, эцэг хүү ариун сүнсээр оршдог тэр бурхан бидэнтэй өөрөө хамт байна гэсэн үг. イエス様がいつまでも一緒にいるという約束が聖霊を通して実現します。 Би та нартай хамт байна гэсэн тэр амлалт нь ариун сүнсээр дамжуулж амлалтаа биелүүлж байгаа гэсэн. ですから私たちはですね、聖霊に従っていくんです。 Тийм учраас бид нар ариун сүнсэнд дагаж, ариун сүнсэнд дуулууртай амьдрах. 神様は私たちに良い人生、祝福、使命、賜物をたくさん与えたいと思っています。 Тэгээ бурхан бидэнд үнэхээр тэр гайхалтай тэр амьдралыг, ивэл өрөөлийг бас дуудлагыг бас бидэнд бэлэг аюусыг өгөхийг хүсдэг. 神様は私たちを作られた方です。 Яагаад гэвэл бурхан биднийг өөрөө бүтээсэн эзэн. この神様は私たちの人生を豊かにする方法を知っているんです。 Бурхан өөрөө бидний амьдралыг үнэхээр агуу гайхалтайгаар удирдах тэр удирдлага төлөвлөгөөгөөч өөрөө мэддэг нэг юм. でもですね、神様を知らない人たちは違う方法を求めますでしょ。 За бурханыг мэддэггүй хүмүүс шал өөр зүйл хүсдэг байгаа. お金持ちになってですね、何でも買える。 За баян болоод бүх юмыг өөрийнхөө картаа оруулах гэсэн бод. 有名になってですね、いろんな人から褒められる。 За би алдартай болоод ингээд маш алдартай болох юм бол хүмүүс намайг ингэж юу なんかそういうことで人生を豊かにしようとしていま тэр す。 зүйлээр дамжуулж өөрийнхөө амьдралыг баян тансаг байлгахыг хүсдэг. これは勘違いですね。 Энэ бол эндүрэл. 神様の導きを求めるんではなくて、神様をですね、自分のところに引き下ろそうとするんですね。 Тийм хүмүүс юу гэхэд бурхны өдөртөмжийг хүсэх биш харин бурхныг зөвхөн өөртөө хэрэглэхийг хүсдэг. 私たちは聖霊に従うときに神様のところに近づいていくんです。 Харин бид нар ариун сүнсийг хүчтэйгээр хүсэмжлэх үед би өөрөө бурхан руу ойртож байгаа. でも神様をですね、利用する人は神様を下ろそうと、自分の願った通りにしてくれと下ろすんですね。 Харин эсрэгээрээ бурхныг одоо өөртөө хэрэглэж байгаа хүмүүс болохоор бурхныг ингээ буулгаж байгаа юм шиг тийм үзэл. 皆さんどっちを選びますか？ Та бүхэн алийг сонгох вэ? 神様に導かれることを選びますか？ Бурхнаа өдөртөөсөн амьдралыг сонгох уу? 神様を引き下ろして自分のところに引き寄せたいですか？ Эсвэл бурхныг буулгаад өөртөө хэрэглэе гэсэн тийм зөвхөн өөрийн үзлийг гаргахыг хүсэж байна. 皆さんが神様のところに導かれる人になってほしいと思い Та ます。 бүхнийг бурхнаар өдөртөөсөн амьдралаар амьдраасаа гэж хүсэж байна. 聖霊を求めるということは Ариун сүнсээр өдөртөөлн, ариун сүнсийг хүсэмжлэн гэдэг маань 神様の導きを求めることです。 ариун сүнсээр дүүрэн, ариун сүнсээр өдөртөөлн гэдэг маань бурхантай хамт бурхнаар бүх зүйлээ өдөртөөлнө гэсэн үг. 探しなさい。 За хай гэж хэлсэн байна. それは神様の導きはどこにあるかを探すんです。 Тэр нь бурхны өдөртөмж хаана байгаа вэ гэдгийг бид нар хайхыг гэж байна. 叩きなさい。 Тогш гэж хэлсэн. それは神様の導きや答えが分かったら行動しなさいという意味です。 Тэгээ тэр нь бурхны өдөртөмж болоод тэр行動しなさい。 бурхны өдөртөмжийг хаана байгааг нь мэдэх юм бол бид нар тэрний дагуу үйлдэл гаргахыг гэж байна. ぜひ皆さんこの求めなさい、探しなさい、叩きなさいという言葉を覚えておいてください。 Тэгээ та бүхэн энэ ишлэлийн те гуй хай тогш гэдэг энэ гурван үгийг 聖霊は皆さんを導くお方です。 ариун сүнс бол биднийг удирддаг юм. 神様の素晴らしさを味わう導きを与えてくださいます。 Бурхны тэр гайхалтай тэр ивэл өрөөл бурхнаас ирдэг тэр зүйлийг нь бид нэр өөрсдийн биеэр мэдрэхийг хүсэж байна. ヨハネの福音書16章の13節を読んでください。 Йохан 16-гийн 13-ыг тэр уншицгаая. Йохан 16-гийн 13. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Тэр өөрөөсөө биш харин аливаа сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэж. 聖霊は皆さんに心に語りかけてくれます。 Ариун сүнс бол бидний зүрх сэтгэлд өөрөө ярьдаг юм. そしてこれからどのようになるのかというのを導く、それが分かってきます。 Тэгээ цаашдаа ч гэсэн таны амьдралыг ямар болох вэ? Тэр зүйлийг ч гэсэн өөрөө чиглүүлдэг нэг юм. 明確にそれが分からなくても大丈夫です。 Тэр зүйлийг яг бодтойгоор мэдхгүй байсан ч гэсэн болно. 皆さんね、なんかね、聖書に書かれているとね、神様がこう明確に語っているそういうのばっかり見るとね、私にはないなって思うんじゃないですか。 Тэгээ Библиэлд ингээ уншиж байгаад айгүй тийм тодорхой юм уншичаад надад энэ зүйл яагаад болохгүй нэ гэж бодож ичсэн магадгүй. 私もですね、明確に語られるのはそんなに多くはありません。 За надад ингээд яг тодорхой хэлдэг зүйл бол бас тийм байдаггүй. でも私の心に神様働くんですね。 Харин миний зүрх сэтгэл бурхан өөрөө ажиллаа гэдэг. 例えば今から8年前のことですけども、 За одоогоос 8 жилийн өмнөх 香港に行った時の話をし би ます。 Хонконд очсон тухайгаа ярив. 香港のですね、それはですね、宣教団体に勧めがあって、香港の市内に歩き回りました。
За тэгээд тэр үед нөгөө нэг илгээлтийн эзэдийн нэг юм байгуулахаар явсан юм байна. Тэгээд Хонконгийн яг тэр хотын төвөөр нь ингээд ийм алхаж явах. これ観光じゃありません。 Энэ бол аялал биш байсан. 宣教の働きのための Энэ бол зөвхөн илгээлтийн 一つのですね訓練なんです。 илгээлтийн ажлын нэг нь сургалт байсан. そしてですね、香港にある宗教施設をいろんなグループでですね、このグループは宗教施設、このグループはこの宗教施設というふうに回っていきます。 Тэгээд бид нар ингээд группт хуваагдаад тэгээд энэ групп маань одоо энэ шашны байгууллагатай очиж уулзсан ингээд группт хуваагдсан байна. これはキリスト教以外の宗教施設です。 Тэгээд тэр маань болохоор зөвхөн Христэд итгэдэг шашны байгууллага шиг өөр янз бүрийн шашны байгууллагуудаар явах юм бол. 私たちのグループはですね、その香港の海の女神様っていうね、そういうところに行ってきました。 Миний группт орсон манай багийнхан болохоор далай 海の女神様。 далайн юу гоо далай шүтдэг тийм нэг юм эмхтэй бурхан тэр тийм газар очих тийм そしてですね、そこで礼拝している人を出てきたところでインタビューするんです。 Тэгээд тэр одоо тийм далай шүтдэг тийм одоо нэг тийм別にマイクを持ってませんけどメモを持ってですね、 тэр газар нь очиод ингээ ярьцлага авах. でこのメモの質問に従ってですね、いろんなことを聞くんです。 Тэмдэглэл хөтлөө тэр тэмдэглэсэн одоо тэмдэглэлийнхаа дагуу асуулт асуух байсан юм. そしてですね、中国の姉妹がですね、若い男性に声をかけて、 Тэгээд хятад нэг илгээлтийн эзэн маань нэг залуугаас ингээд そして ярьцлага インタビューが始まります。 Тэгээд ярьцлага ихэлсэн. 普通インタビュー3分で終わるんですよ、大体。 Тэгээд тэр ярьцлага маань ерөнхийдөө бол 3 минутанд дуусах байсан. ところがですね、10分経っても終わんないんですよ。 Тэгсэн чинь 10 минут болсон ч ерөөс дуусахгүй байгаа гэсэн. そしてですね、ずっとそのね、いつ終わるかなって待ってるんですけども、 Тэгээд би ингээд холоос хараад хизээ дуусах юм болоо гэж そう хүлээж. するとですね、話してるうちにですね、イエス、イエスってね、中国の姉妹がですね、イエス様の話してるんですね。 Тэгээд хамт байсан манай группийн хятад хүн ингээд ярьсан чинь Есүс гэдэг ингээд Есүсийн талаар ярьсан. 私日本人なんで、 Тэгээд би Япон хүн болохоор ミッションはインタビューすることですよね。 тэгээд бидний зорилго болохоор зүгээр ярьцлага авч インタビューを紙に書くんですよね。 Тэгээд ярьсан ярьцлага ингээд もうね、これなんでやらないのよってね、すごくね、日本人の心そういう感じなんですよ。 Тэгээд би ингээд Япон хүн болохоор яг хийх ёстой ажил яагаад хийхгүй вэ гэсэн тийм бодолтой байсан. だってこれインタビューするの私たちのミッションでしょって。 Тэгээд энэ ярьцлага чинь бидний яг хийх ёстой зорилго нь үстэй гэдэг. 全然書かないですね。もうずーっと話してて。 Тэгсэн чинь яг хийх ёстой ажлаа хийхгүй зүгээр ингээд яриадсан. でイエスイエスとか言い始めてて、 Тэгээд Есүс гэж яриадсан. もうねその瞬間、中国の姉妹伝道してるって分かったんですよ。すぐ Тэгээд би ингээд яг хараад за энэ хүн яг Есүсийн талаар дамжуулж ин да гэж бодсон. インタビューじゃないこれ伝道だって感じで Энэ す зүгээр ね。 ярьцлага биш зүгээр ингээд эзний үгийг дамжуулсан авралын цар тарааж ин гэж бодсон. そしてですね、今度ですね、私呼ぶんですよ。パスタパスタパスタパスタ。 Пастра нааш гэж дуудсан. で何のか分かんないけど私行くじゃないですか Тэгээд би。учрыг олохгүй зүгээр очсон баг. そしてですね、この人のために祈ってくれって言うんです Айн よ。 хүнлөө залбираад гэж хэлсэн. って感じですね。 Тэгээд би бүр гайхсан. で聞いてみるんです。 Тэгээд би сонссон. どうしたんですかって。 Яасан бэ гэд. そしたらその男性はこのように答えるんです。 Тэгээд тэр нөгөө нэг Хонконг залуу ингэж хэлсэн. 香港の男性はですね、18歳まで教会に行ってました。 Тэгээд тэр хүн 18-наас хүртэл цуглаанд явсан хүн байсан. でも18歳を離れてから教会に行かなくなりまし Тэгээд た。 18 наснаас хойш цуглаанаас холдоод цуглаанд явах болсон байсан. そして今仕事をしてるけど Тэгээд одоо ажил хийдэг ч гэсэн リストラになってしまって、クビになってしまい、 тэгээд ажлаасаа ингээ бүр юу гэдэг лээ. 仕事がなくて苦しかったんです。 ажлаасаа халагдсан байсан. そしてです Аюу ね хэцүү、болсон байсан. もうどうしていいかわからないからこのユーマーテで神様仕事を与えてくださいって祈りました。 Тэгээ нөгөө аюу хэцүү байдалд ороод тэгээд тэр нөгөө нэг шашны байгууллагт өөрөө очсон байсан тэр өдөр. でこの人のために祈れって言うんですよ。 Тэгээ тэр хүний төлөө залбираач гэж тэр хятад хүн хэлсэн. 教会行ってたんだよな。 Цуглаанд явж исэн хүн байж тээ. イエス様のことも知ってんだよな。 Есүсийн талаар мэддэг хүн байна. 神様どうしたらいいんでしょうかって祈るわけですよ。 Бурхан минь яавал дээрвэ гэж залбирсан. 私の心にですね、神様導くんです。 Тэгээд яг тэр үед Бурхан миний түр сэтгэлийг удирдсан. 聖霊について語りなさい。 Одоо яг энэ хүнд ариун сүнсний талаар ярьж өгөөг. そしてですね、私はですね、その通り神様のね導かれるままに聖霊について話しまし Тэгээд た би。ариун сүнсний удирдамжийн дагуу яг тэр хүнд ариун сүнсний талаар ярьсан あ байна. なた聖霊について知っていますか？ Та ариун сүнсний талаар мэдхүү гэж. 知らない。 Мэдхгүй гэж. 聖霊はあなたと共にあなたを助けることを知っていますか？ Ариун сүнс танд туслана гэдгийг та мэддэггүй гэж. 知らない。 Мэдхгүй гэж.
じゃあ今求めて祈りましょ За тэгвэл хүсээд ингээд ариун う。 сүнсийг 聖霊が хүсэмжлээд 望んだ залбирая らあなたを助けてくださるよ。 гэсэн. Ариун сүнсийг чи хүсэмжлэх юм бол ариун сүнс чамд туслана гэж. そしてですね、祈り始めます。 Тэгээд залбирч эхэлсэн юм. 男性は涙をボロボロボロボロ流して、 Нөгөө хонгон хүн маань бүр нүднээс нь нулимсан асгалж ирсэн. そしてですね、聖霊が望み、 Тэгээд ариун сүнс тэр хүн дээр ирээд 明日から教会に行ってきます。 маргааш нас би цуглаандаа явна гэж. 神様が本当におられることを知りました。 Бурхан үнэхээр амьд байдаг гэдгийг мэдэж авлаа. 聖霊は助け主です。 Ариун сүнс бол бидний туслагч юм аа. あなたの人生を助けてくださいます。 Таны амьдралыг ариун сүнс туслана. Таны амьдрал ариун сүнс тусламж үзүүлнэ. だからイエス様は聖霊を受けなさいと言われてるん Тийм です учраас ね。 Есүс өөрөө та нар ариун сүнсийг хүсэж тэмүүл ариун сүнсээр тусламж ав гэж хэлсэн. 聖霊を求めて祈りましょ Ариун сүнсийг бүгдээрээ хүсэмжлэн залбирцгаая. う。聖霊が望むと Ариун сүнс бидний дээр ирэхэд イエス様が救い主であることを信じることができるようになりま Есүс す。 Христийг аврагч эзэн гэдэгт итгэх итгэл бидэнд бас төрөх юм аа. その救いの確信が与えられます。 Тэр авралын тэр бат итгэл бидний зүрх сэтгэл бий болох юм аа. 聖霊が望むと Ариун сүнс бидний дээр байх үед もっといろんなことが分かってきます。 бидний мэдэхгүй байсан олон зүйлийг мэддэг байна. 神様の愛と心に平和が訪れてきます。 Бурхны хайр болоод Бурхны тэр амар тайван бидний зүрх сэтгэлд бий болдог. 悩みがあるんだけども神様がおられるので Бидний зүрх сэтгэлд гониг зовлон хэцүү зүйл байсан ч гэсэн Бурхан бидэнтэй хамт байна. 力が湧いてくるんです。 Бурхан бидэнд байна гэсэн тэр хүч чадал бидний дотроос оргилж гарч. 悲しいはずなのに心が喜んでるんです。 Бид нар гонигтай байх юм шиг гонигтай байсан ч гэсэн бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр оргилж идэг. 聖霊が望むと Ариун сүнс бидэн дээр ирэхэд 神様の素晴らしさが私の心にあふれて人に伝えたくなるんです。 бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрээд тэр зүрх сэтгэлээ бусдад амжуулдаг бол. 聖霊が望むと Ариун сүнс бидэнтэй хамт. 私がどのように生きるかが分かってくるんです。 Би яаж цаашдаа амьдрах вэ гэдгийг хүртэл Бурхан бидэнд ойлгуулж өгдөг. 私の使命が何であるか分かるんです。 Миний цаашдын зорилго юу вэ гэдгийг хүртэл мэдэж чаддаг юм. 聖霊は私たちに神様の思いを伝えるからですね。 Ариун сүнс бидэнд Бурханы тэр ямар бодол, Бурхан танд хандсан бодлыг хүртэл ойлгуулж өгдөг. さらに聖霊が強く望むと Ариун сүнс бүр хүчтэйгээр таны дээр ирэх үед 奇跡が起こってきます。 бүр гайхамшиг бий болдог юм. あなたが祈ると病気の人が癒されます。 Таны залбирах үед бусдын өвчнийг идгээдэг юм аа. あなたが語ると福音を信じる人が起こされます。 Та хин нэг нь Бурханы үгийг дамжуулах үед тэр Бурханы үгэнд тэр итгэдэггүй хүн итгэгч болдог юм аа. 聖霊は無限に注ぐって約束されました。 Ариун сүнс бидэн дээр химжээгүй, хязгааргүйгээр тутагна гэж хэлсэн. ですから皆さんね、求めなくていいっていうことじゃないんですよ。 Тэгэхээр бид нар зүгээр хүсэхгүй байсан ч もう болох. 聖霊内在してるから大丈夫っていうことじゃないんで Бурхан す。 бидний дотор хамт байгаа учраас зүгээр гэсэн ойлголт биш юм аа. さらに求めていきまし Бид ょ нар う。 улам илүү Ариун сүнсийг хүсэмжлэх ёстой юм. ですから私はこのように祈ります。 Тэгээ бид нар ингэж залбираарай. 神様、私の人生を導いてください。 Бурхан та миний амьдралыг удирдах өгөөч. あなたが導くのが最善だからです。 Та удирдах юм бол та хамгийн сайнаар удирдана. 神様は私の行く先々に語るようにしてくださ Та い。 миний очих газар бүр та өөрөө яриач гэж. 私たちが語ることを通して神様働いてくだ Та さい。 миний ярих амаар дамжуулж та өөрөө ажиллаа хийгээч. 私の祈りに応えてくだ Та さい。 миний залбиралд хариулж өгөөч. するとですね、私の考えていることよりもはるかに素晴らしいことが Тэгэх юм бол 起こります。 таны бодож байснаас бүр хэд дахин давсан илүүтэйгээр Бурхан өөрөө ажиллаа хийх юм аа. 神様の助けが起こるんです。 Бурханы тусламж тэр үед бий болох юм аа. ぜひ皆さん、この聖霊を求めて祈りましょ Бүгдээрээ ариун сүнсийг хүсэмжлэн залбирцгаая. う。イエス様も弟子たちも Есүсийн дагалдагч нар ч гэсэн ただ祈って待っていただけです。 тэр хүмүүс зүгээр залбираад хүлээж исэн юм. ただ祈って待つだけです。 Тэгээ тэд нар зүгээр залбираад хүлээж исэн юм. 難しいことは一つもありません。 Энэ дээр ямар ч тийм хэцүү зүйл байхгүй. 皆さん今今日聖霊を求めて、 Та бүхэн одоо яг ариун сүнсийг хүсэмжлээд そして神様が豊かに自分に訪れてくださることを信じて、 Бурхан миний дээр үнэхээр гайхалтайгаа дээр үнэхээр дүүрэн ирэхийг үнэхээр та өөрийнхөө зүрх сэтгэлдээ хүсэмжлээд тэр зүйлд итгээд そしてこれからも神様が導いてくださるその素晴らしい祝福を得て、 тэгээд надад туслах тэр тусламж нь үнэхээр ивэл ирүүл нь миний амьдралд үргэлжлэнэ гэсэн. 歩んでまいりませんか。 Тэр амьдралаар та амьдрмааргүй байна уу? 聖霊降臨節は教会の誕生日と言いましたね。 За өнөөдөр энэ ариун сүнсний дахин бууж ирсэн энэ өдрөд цуглаан бий болсон өдөр байгаа. 東京モンゴル教会はですね、2018年に始まりました。 За манай Токио дахь Монгол цуглаан маань 2018 онд бий болсон.
そしてですね、2020年コロナを経験しまして、 Тэгээ бид нар 2020 онд коронавигийн хэцүү үеийг даван туулсан байгаа. もう東京モンゴル教会続くかどうかわからなかった。 Тэгээ манай цуглаан цаашдаа те үргэлжлэх үгүй юу гэдэг дээр очсон байсан. でもですね、聖霊は豊かに Тэгсэн ч гэсэн ариун сүнс бид нар дээр この東京モンゴル教会にいつも守り続け導き続けました。 Тэгээ бурхан биднийг манай энэ цуглааныг үргэлжлүүлэн өөрөө хамгаалж одоо хүртэл бид нарыг үргэлжлүүлж байгаа. そしてですね、もう今年から私はこの東京モンゴル教会は前進すると信じてるんですよ。 Тэгээ энэ жилээс манай цуглаан үнэхээр гайхалтайгаар урагш тэмүүлнэ гэдгийг би итгэж байгаа. でもその前進する力は何ですか？ Тэгээ бидний урагш тэмүүлэх тэр хүч чадал нь юу вэ? 聖霊の力です。 Энэ бол ариун сүнсний хүч чадал юм аа. 聖霊の力です。 Энэ бол ариун сүнсний хүч чадал. だから聖霊を求めましょうよ。 Тийм учраас бүгд ариун сүнсийг хүсэмжлэцгээе. シンプルです。ただ求めるだけです。 Энэ бол маш тийм энгийн зүйл. Зүгээр ариун сүнсийг бид нэр хүсэмжлэх болох юм аа. どうぞ求めて祈るようにしていただき Тэгээ たい ариун と思うん сүнсийг です。 хүсэмжлэн залбирцгаая. ね、難しいことはありませ Энэ ん。 бол хэцүү зүйл биш юм аа. 真心、神様は真実な方ですから、あなたの心を知っています。 Бурхан бол үнэхээр үнэнч тэр гайхалтай үнэн цорын ганц бурхан учраас таны зүрх сэтгэлийг бурхан です өөрөө から мэдж байгаа юм. 聖霊を深く注いでください。 Эзэн минь та миний зүрх сэтгэл тэр ариун сүнсийг хүчтэйгээр та үнэхээр 聖霊が私のうちに内在するの分かるまで、 та миний神様どうぞ ариун сүнсний тэр оршин байгаа гэдгийг та мэдрүүлж өгөөч. Тэр мэдрэх хүртэл та бидэнтэй хамт байж өгөөч. 皆さんがそのようにですね、本当に聖霊が内在しているというのを理解できるようにまで祈ってください。 Та үнэхээр тэр ариун сүнсийг эрен эртэл тэр ариун сүнсийг өөрөө мэдэртлээ та залбираасаа гэж хүсэж байна. でね、特徴的なのは威厳が出てくるんです。 За тэгээд ингээ яг ингээд ариун сүнс залбирч байхад ийм онцлог юм байдаг. Тэгэх юм бол ийм нөгөө 威厳ですね。 харь хэлээр ярьдаг баг. Харь хэл ариун сүнс танд өгдөг баг. 習ったことも聞いたこともない За тэр харь хэл гэдэг маань болохоор他国の言葉が出てくるんです。 хин нэгнээс авсан урд нь сонсч ирсэн зүйл биш баг. ぜひそのね、聖霊の賜物も一緒に求めてみてく Энэ だ бол さい。 та ч гэсэн танд өгөх тэр ариун сүнсний бэлэг болохоор та бэлэг авяас учраас та тэр зүйлийг бас ингээд зүрх сэтгэлээ нээгээд хүлээж аваад 本当に聖霊が深く注いでいることをよくわかります。 тийм учраас яг тэр зүйлээр дамжуулж ариун сүнс тантай ингэж үнэхээр гүн гүнзгий оршиж байгаа гэдгийг та өөрөө мэдрэх юм аа. 先ほど言いましたね、祈りが止まらない。 Түрүүн хэлсэндээ залбирал нь ингээд зогсохгүй болсон байдаг. Залбирал бүр зогсдоггүй. 聖霊が深く望むときに、 Ариун сүнс таны дээр ингээд гүн гүнзгий ирэх үед もう自分の唇を抑えることができない。 өөрийнхөө амийг ингээд нэг захирч чадхааргүй болчих ариун сүнс ярьдаг ба. それぐらい神様は深く望んでくださいます。 Яг түүн шиг ариун сүнс бидний дээр гүн гүнзгий өөрөө ирдэг юм аа. 祈ってまいりたいと思うんですけども、 Залбирцгаая гэж бодож байна. ぜひですね、聖霊を深く求めたいという方、前に来ていただきたいんです。 Та бүхнээс ариун сүнсийг ингээд хүлээж авмаар ингээд байгаа хүмүүс урд ингээд гарч ирнэ үү гэж хүсэж байна. Урд гарч ирээ. 中にはですね、倒れる人もいますけども、 За энд ингээд жоо ариун сүнсний ажил бурхны ажил хийдэг учраас 心配しますしないでくださ ариун い。 сүнсээр дүүрээд ингээд ундаг Канараа хүмүүс байгаа. society агимас кара. Түүнээс айх юм уу те ингээд тийм зүйл айх зүйл байхгүй нэг ингээд урд гарахт нь ингээд хэрвээ унах юм бол ингээд ард нь ингээд тосоод аваарэ гэж. どうぞ遠慮なく本当に神様の前に、 Үнэхээр нэрлэх зүйл求める。 байхгүй уушаа гарч ирээ. そしたらそれは та нарын дээр ингээ гараа тавиад 叩きなさいですよ。叩きなさいです。 бурхан бидэнд хэлсэнтэй тогш гэж хэлсэн. ね、求める時には叩くしかないんですよ。 Гойх үед бид нэр тогшохоос өөр арга байхгүй шүү. 叩くってことは今ここで前に来ることです。 Тэгээд тогшно гэдэг маань урагшаа гарч ирэхийг хэлж байгаа шүү хүмүүсээ. どうぞ Урагшаа 今 гарч ирээрэй. ね、本当に神様に求めてですね、 гарч ирээрэй. 神様聖霊を注いでくださいと Бурханаас ариун お前へ сүнсийг 来ていただいて、 урагшаа гарч ирээд пасторд ингээ залбируулаарай гэж хүсэж байна. お祈りいたします。天の父なる神様、 Тэнгэрт бурхан эзэн минь 約束の聖霊を多くのモンゴルの兄弟姉妹に与えてくださってありがとうございます。 өөрийнхөө амлалтын дагуу ариун сүнсийг үнэхээр олон монголчуудын дээр асгасны төлөө тань талархаж байна. 私の想像を超えて聖霊が強く望んでくださいました。 үнэхээр миний бодсноос илүүгээр үнэхээр ариун сүнстэй энэ газар бууж ある人は本当に聖霊に満たされて立てなくなり、 үнэхээр зарим нэгэн маань үнэхээр ариун сүнсийг хүлээж авснаасаа болж үнэхээр ある人は聖霊に満たされて涙があふれ、 үнэхээр ариун сүнсээр дүүрсэн зарим маань үнэхээр уйлж байна. ある人は聖霊に満たされて威厳を語り、 Зарим маань үнэхээр тэр хар хэлээр ярьж байна. お一人お一人が本当に神様が生きておられることをここで受け取りました。 Үнэхээр хүн нэг бүр ариун сүнстэй амьд гэдгийг үнэхээр
энэ газар таイエス様こそ救い主であることを受け取りました。 үнэхээр эзэн Есүс та бол аврагч эзэн гэдгийг бидэнд мэдүүлсэн. 聖霊が内在するときに私たちのうちに変化が起こることを経験しました。 үнэхээр ариун сүнс бидний зүрх сэтгэлд орших үед үнэхээр өөрчлөлт ирдэг юм а гэдгийг та бидэнд. 2000年前と何も変わりませんでした。 үнэхээр 2000 жилийн ихтэй үнэхээр яг адилхан. 主よどうぞこのいただいた聖霊が豊かに働いてくださいますように。 үнэхээр биднэр бууж ирсэн ариун сүнс та бидний дотор 私たちの心に働いてください。 та ажиллаа хийгээрэй бидний зүрх сэтгэл та 私たちの人生を導いてください。 бидний амьдралыг та өдөртөн чиглүүлж 私たちがもっと力を得るようにしてください。 өндөр улам илүү хүч чадлыг хүлээж авах туслаа. どうぞ東京モンゴル兄弟の教会の兄弟姉妹たち一人一人を祝福してください。 Токио Монгол цуглааны итгэгч нэг бүрийг та ивэж өрөөж өгөөрэй. イエス・キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирч байна. アメン。 Амен. この後生産式を行います。今日ですね、洗礼を受けてなくても皆さんの心の中に聖霊が内在したなと感じている人は生産を受けてください。 Одоо бүгд хамтдаа хайрын цаг хүртэх болно. Тэгээд өнөөдөр болохоор хэдий усан баптизм хийлгээ өгч гисэндээ зүрх сэтгэлдээ үнэхээр ингээ бурханд итгэж байгаа. Үнэхээр миний дотор このイエス様の十字架がなかったら聖霊は注がれないんですね。イエス様の十字架がなかったら聖霊は注がれませんでした。イエス様の十字架がなければ聖霊は注がれません。 хэрвээ Есүс Христийн загалмаа байхгүй бол бид нэр дээр ариун сүнс бууж. 私たちを十字架によって清くしてくれたからです。 Яг тэгэхээр ариун сүнсээр дамжуулж биднийг ариун болгосон. ですから清い聖霊が私たちのうちに入ってくるんですね。 Тийм болохоор тэр ариун сүнс бидний дотор. だからこの聖餐を食べても大丈夫です。 Тийм болохоор энэхүү зааг ただし今日限りですけどもね、ぜひ信仰を持って聖餐式を受けてほしいんです。 Тийм болохоор итгэлтэйгээр энэхүү ариун зааг 洗礼を受けていなくても баптизм хэдий хүртээгүй ч гэсэн 今聖霊があなたの上に臨んだと理解できた方、 өнөөдөр таны дээр тийм ээ таны дотор ариун сүнс бууж ирсэн гэдэг. ぜひ受け取ってください。 хүн байгаа бол өнөөдрийн зааг оролцоосоо гэж ингэж хүсэж байна. ね、遠慮しないでいいんですよ。 санаа зовхгүйгээр оролцож. それではパンとブドウ酒を今から配ります。どうぞ受け取ってください。 аваасаа гэж хүсэж байна. ハレルヤ、天の感謝します。どうぞ清めて聖霊が豊かに働かれますように。主が聖霊を望んで私たちを清め、私たちを主の臨在の中にますます入れてくださいますように。主を感謝します。この聖霊降臨節教会の誕生の時に私たちは素晴らしい神様の聖霊の導きを与えてくださって感謝します。感謝します。主よどうぞさらに一人一人を祝福し、この十字架の贖いの素晴らしさ、聖霊の豊かな働きを受け取ります。どうぞこれからも主がお一人お一人に望んでくださいますように。主を感謝します。主を感謝します。ハレルヤ、感謝します。どうぞ召し上がっていただいていいです。パンとブドウ酒、イエス様の十字架を思い出しながらパンとブドウ酒を受け取ってください。ぜひ皆さん祈り続けてください。 Та бүхэн ч гэсэн одоо цаашдаа өргөжлүүлэн залбираарай гэж хүсэж байна. 非常にこの強く聖霊が望んで Үнэхээр хүчтэйгээр ариун сүнс бидний дээр ирж 神様が皆さんを触れてくださったそういう経験を今日した方、
Өнөөдөр бурхан тантай хамт байсан тэр бурхан таныг үнэхээр хамт байсан гэсэн тэр зүрх сэтгэлийг мэдэрсэн хүн та өргөжлүүлэн залбираарай гэж хүсэж байна. 逆の方もいますね。 Эсрэгээрээ юу ч бодоогүй хүн あんまり感じない。 юу ч мэдрээгүй хүн байсан биш болно. 心配しないでください。 Ти санаа зовоорой. 神様は必ず求めるものに与えるんです。 Үнэхээр бурхан өөрлөгөнд хандсан өөрийг нь ирж хайсан нэгэн рүү бурхан өөрөө очдөг юм аа. その時があるんですよ。 Тэр үеийн байдаг юм аа гэж. その神様が与える時が一番素晴らしいんですね。 Бурханы тэр үнэхээр тогтсон тэр цаг нь үнэхээр гайхалтай юм аа. 私を教えてくれた牧師はですね、 Надад заажсан пастор маань ингэж хэлсэн. その聖霊を求めて祈ってたんです。 За ариун сүнсийг ингээд хүсэмжлэн залбирч ирсэн байна. でもですね、自分にその最初の時はですね、祈っても自分に聖霊が来たって感じなかったそうです。 Тэр хүн маань эхэндээ ингээд маш их залбирсан ч гэсэн ариун сүнс ирсэн гэсэн тийм мэдрэмж төрөхгүй байсан. そしてですね、1年ですね、もういい、聖霊は自分の中にあるってね、思い込んで、 Тэгээд нэг жил өнгөрсөний дараа за одоо яшиг шиг ариун сүнс угаасаа надад байгаа гэд бүр ингээд өөрөө ингээд思い込むっていうのはですね、もうはい思い込んでですね、 өөртөө ингээд бурхан надад байгаа гэд ингээд өөрөө бодсон байсан. で聖霊を求めることをやめてしまったんです。 Ариун сүнсийг хүсэмжлэгээ бүр болцсон байсан. でも1年後、 Тэгээд нэг жилийн дараа やっぱり自分の中に聖霊が欲しい、 тэгээд яг зүрх сэтгэлээс нь ингээд ариун сүнс ингээд 聖霊の豊かな臨在が欲しい。 ариун сүнсний тэр бэлхэм дүүрэн оршихуй би үнэхээр өөрөө хүсэж байна гэсэн. そこでですね、もう一度ですね、1年後訪ねたそうです。 Тэгээд дахиад нэг жилийн дараа бурхан руу үнэхээр そし хандсан. て祈り求めたんですね、教会で。 Тэгээд цуглаан дээр ирээд бурханаас залбирсан баг. そしたらやっぱり祈りが止まらないんですね。 Тэгсэн чинь яг тэр хүний залбирал нь үнэхээр も зогсохгүй байсан. う祈りが止まらなくてですね、 Гоо залбирал нь зогсохгүй байгаад どうしましょうってね、 бүр яах учраа мэд. このままずっと祈ってるんでしょうか。 Ингээд баян залбираад もう1時間経っても止まらない。 нэг цаг болчихсон гэсэн бүр ингээд うわー、どうしようってですね、 яах вэ гэх. 聖霊の豊かな臨在に触れたんですね。 Тэгээд тэр хүн маань гайхалтай тэр бурханы тэр оршихуй дүүрээ. そしてですね、もう絶対止めると思ってですね、心に決めたんです。 Тэгээд зүрх сэтгэлдээ би ингээд зогсооё гэдэг өөрөө そ шийдсэн. してね、ふんって止める時にですね、 Тэгээд бүр ингээд албаар ингээд хүч оруулаад зогсоох үед 自分の意識とは違ってアーメンってできちゃうんですよ。 тэгээд өөрөөсөө биш ингээд дотроос нь амен гэд дуу гарсан. そこでやったこともあった。 Тэгээд яг тийм зүйл тохиолдсон ч гэсэн юм байна. 1年後かもしれない。 Тэгээд таны дотор нэг жилийн дараа ч гэж магадгүй. でもそれが良かったって言ってますね。 Тэгээд тэр зүйл нь үнэхээр ирсэнд нь үнэхээр сайн байсан гэж. 皆さん、ね、聖霊は求め続けているものです。 Та бүхэнд хэлгээд ариун сүнсийг бид нэр үргэлж хүсэмжлэн залбирах. 今日体験したから Өнөөдөр ингээд надад би мэдэрсэн учраас もう必要ないということはありません。 өнөөдөр мэдэрсэн юм чи надад хэрэггүй ч юм уу те. 聖霊の助けはいつも必要です。 Тэгж шаардлагагүй харин бидэнд ариун сүнсний тусламж бидэнд өдөр бүр хэрэгтэй юм аа. 教会は聖霊によって前進するんです。 Цуглаан гэдэг маань ариун сүнсээр бид нэр урагшилдаг. Ариун сүнсээр бид нэр зэншин гэдэг чинь урагшилж хүч ордог юм аа. 聖霊によって拡大していくんです。 Ариун сүнсээр дамжуулж бидний цуглаан өргөждөг юм аа. だからこれからも聖霊を求め続けていきましょう。 Цаашдаа ч гэсэн бүгдээрээ ариун сүнсийг хүсэмжлэн 皆 залбирцгаая. さんの日々の中に Та бүхний өдөр бүр 聖霊の導きを求めましょ та өөрийнхөө өдөр бүрт ариун сүнсний う。礼拝の тусламж 中に номлолын цаг дотор 聖霊の導きを求めましょ номлолд оролцож байхдаа ариун сүнсний тусламжийг чиглүүлгийг аваарай. う。メッセージの中に Номлолыг сонсож байх. 聖霊の導きを求めましょ Бурхны тэр тусламжийг う。語るものが聖霊によって語るようにできるようになります。 ярьдаг нэг нь ариун сүнсээр ярьдаг байхын тулд 皆さんも聞くものも聖霊によって聞くようになるんです。 сонсдог нэг нь ариун сүнсээр дамжуул сонсдог байхын тулд 聖霊を求めていきましょう。 ариун сүнсийг бүгдээрээ хүсэмжилцгээе. 一言だけお祈りします。 Дахин нэг залбирцгаая. 天の地なる神様、 Тэнгэр дэх бурхан эзэн минь ээ. 聖霊降臨節の日に Өнөөдөр энэ ариун сүнсний бууж ирсэн энэ өдөр 私たち今日礼拝できることを本当に感謝いたしま таны す。 өмнө бид нэр магтаал алдрыг өргөх, энэ номлолыг өргөх, энэ ивэл өрөөлтөй цагийг өгсөнд баярлалаа. そして2000年前と変わらず聖霊をここに注いでくださっていることを感謝します。 2000 жил ихтэй яг адилхан өнөөдөр ч гэсэн бидэнд ариун сүнсийг цутхан өгсөнд баярлалаа. 求めるものに与える聖霊。 Буудаг нэг нь та өгдөг ариун сүнс үлээ. 主よ約束通りでした。
Эзэн минь та өөрийнхөө амлсны дагуу байсан лээ. これからもこの聖霊が豊かに私たちのうちに働いてください。 Цаашдаа ч гэсэн бидний дотор энэ ариун сүнсний бэлхэм дүүрэн байдлыг бидэнд цогтож өгөөч. 私たちが正しく生きるように導いてください。 Бидний зөв амьдрах замаар биднийг та удирдан 私た дагуулж. ちが喜んで歩るように導いてください。 Биднийг та баяр хөөртэйгээр амьдрах тэр амьдралыг өгөөч. 私たちが大胆に語れるように、福音を語れるように導いてくださ Бидний い。 амнаас авралын зарыг зоригтойгоор хүчтэйгээр гаргуулж өгөөч. 神様、そしてさらにこの東京モンゴル教会に聖霊が豊かに注がれて、 Токио дахь Монгол цуглаан дээр та үнэхээр цаашдаа ч гэсэн ариун сүнсийг цутган 多 бэлтгэж くの人がここに集い、 олон монголчууд энэ газар цугларч 多くの人が使わされて、 олон монголчууд таны өмнө үйлчилж あなたの栄光を表していきます таны ように。 алдрыг гаргахын төлөө биднийг ашиглаач. 今日のひとときを本当に感謝し、 Энэ өдөрт үнэхээр талархан イエス・キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирч байна. アーメン。アーメン。 Манай гайхалтай цагийн төлөө эзэн талархаж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босоод үнэхээр хүнтийг гэж бодож байна. Тэгээд үнэхээр саяын дуулсан доо эзэн өөрсдөө залбирал олгоо үргэлээ. Бид нэр үнэхээр энэ газар Японд амьдарч байгаа зүгээр нэг тохиолын зүйл биш тийм ээ. Бурхны үнэхээр гайхалтай тэр зориг төлөвлөгөө байгаа гэж итгэж байна. Бид үнэхээр аврал хэрэгцээтэй байгаа олон монголчуудын төлөө болон зөвхөн монголчууд төдийгүй тийм ээ үнэхээр Японы ард түмний авралын төлөө үнэхээр бурхан биднийг ашиглана гэж тийм итгэл байна. Тэгээд бид энэ зүрх сэтгэлээр тийм ээ үнэхээр зүрх сэтгэлээр Японы ард түмнийг монголчуудаа тэгээд эзэнд энэ дууг залбирал алган дахин өргөцгөөё. Бидний
хамтдаа энэ цагт эзэнд бэлдэж ирсэн өргөлүүд гар гартай бариад эзний өмнөд хамт залбирцгаая. Үнэхээр гайхалтай цагийн төлөө танд талархаж байна. Эзэнтэй үнэхээр өөрийн амлалтын дагуу олон ахын дүүсийн маан дээр өөрийн сүнсийг цутгасан учраас танд талархаж байна. Үнэхээр бид ятгагдсны дагуу өдөр болго ариун сүнс таны дүүргэлтийг асан, таны удирдамжийг асан бид залбирх болно. Тэгэхээр тэр залбирал та бидийг дагуулаач. Тэр залбирлыг та бидэнд өдөр болго өгөөч гэж залбирч байна. Би таны хайр нөгөөслийн төлөө баярлалаа. Би бас энэ цаг танд бэлдэж ирсэн өөрсдийн бүхий л 11 хайр солиосын өргөлүүд авчирч байна. Бидний зүрх сэтгэлээс өргөгдөж байгаа бүхий л өргөлийг эзэнтэй өөртөө хүлээн авч өөрийн хаанчлалын төлөө ашиглах болтугай гэд ирж байгаа энэ цагийг би таньда даатхан эзэн Есүс таны нэрээр залбирч байна. Амен. Хойно өргөлийн хайрцаг байгаа. Тэгээд бүгд хамтдаа баяр хөөртэйгээр эзэнд өргөлүүд өргөцгөөё. Насаа маань өнөөдөр 20 дугаар ирж байгаа ах тийм ээ. Манай цуглаа тавтай морилно гэж өрчээд бүгд хамтдаа бивинага өрөөгөө та бол хайрыг авах төлөө төлсөн хүн гэдэг бивинага өрөөгөө дуулж өгцгөөё.
цаг байна. За сар бүр эхний 7 хоног спорт өдрөлөг маань явж байгаа. Тэгээд өчигдөр 5 сарын 18-нд спорт ивент буюу мини тэмцээн хийсэн байгаа. Тэгээд маш амжилттай зохион байгуулсан. Бас үйлчлэгчсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд өчигдөр маш олон бас залуучууд ирсэн. Маш олон эрэгтэй хүүхдүүд ерөөдөө хурж ирээд бас бурхныг сонсоод хүлээж аваад бас үнэхээр бурхан яг үнэхээр өнөөдөр яг өгөн дээр хэлсэн шиг ариун сүнсээ өгөөд үнэхээр дуудах юм бол зүрх сэтгэлд нь ажиллаад энэ газар дуудах болно. Тийм учраас минь байгаа монголчуудын төлөө та бас залбираасаа гэж хүсэж байна. Үнэхээр тэр Есүсийн хайраар хандаасаа гэж хүсэж байна. Үнэхээр бас өчигдрийн хүүхдүүд маш юм амар ингээд маш сонирхолтой асуулт асуугаадсан. Үйлчлэл гэж яриад үйлчлэл гэж юу вэ? Та яагаад ингэж ийм цөөхөлийн өндөр цугласан байгаа? Монголчууд нь хэдэн хүмүүс байдгийг ингээд амар сониуч ингэ асуулт асуугаад яагаар гонгээл бид нарыг сонирхоод тэ ингэ асуугаад илүү ингэ мэдмээрээс тэгээд тийм учраас үргэлж шинэ хүмүүсийн төлөө залбир шинэ хүмүүстэй ингэ цуглаандаа уриасаа гэж хүсэж байна. Тэгээд тэр бол үйлчлэл юм. Та хин нэг та цуглаандаа ирээрээ та биднэртэй нөхөрлөөсөө Есүс таньж мэдээсэй гэж яг хэлж байгаа тэр хэдхэн өгүүлбэр чинь яг үйлчлэл. Яг бурхан яг тэр зүрх сэтгэлийг дамжуулан таныг нөгөө хүнийг ивэж өрөөж гэж байгаа. Тийм учраас спорт үйлчлэлээр дамжуулан маш олон залуучууд бас зуны кемпээр дамжуул юм ингээд олон ивент зохион байгуул энэ ивентээр дамжуулаад үнэхээр гайхалтай тэр ажлуудыг бас бурхан үнэхээр бэлдсэн байгаа гэж үнэхээр итгэж байна. Баярлалаа. Энэ жилийн зуны кемп маань зохион байгуулагдахаар бэлтгэл ажилд орсон байгаа. Тэгээд кемп маань 2024 оны 6 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Точигийн аймагт байрлах Оливийн Сато цогцлборт дахин зохион байгуулагдах гэж байна гэсэн юм зарайна. Тэгээд оролцох хүмүүсийн бүртгэл эхэлсэн тул та бүхэн идэвхтэй амрагдана. Бүртгэлийн хураамж том хүн 15,000 yen, хүүхэд 8,000 yen юм байна. Тэгээд 5 хүртэлх насны хүүхэд өнгөө гэсэн юм зарайна. Тэгээд бүгдээрээ өргөнөөр оролцоосоо гэж хүсэж байна. Болсон уу тий? За ийм зарайна. Дуяа гэж за дуяад бүртгүүлэх нь тийм ээ. Оролцох хүсэлтэй хүмүүс маань дуяатаа болцож холбогдосоо гэж хүсэж байна. Тэгээд манай цуглаантай холбоотой мэдээлэл за энэ байгаа тийм ээ. Японд дах Христэд итгэгчдэг гэсэн за пэйж хуудасаар манд дамждаг тул тийм ээ. Харах нэгдэж амжаагүй хүмүүс байгаа бол нэгдээсэй гэж ингэж урьж байна. За хаалганд тусан баярлалаа. За бүгд хамтдаа цуглааны төгсгөлд асуудлаасаа босоод эзэнд нэг дугаар магтаалыг өргөж өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. Эзний нэрийг дээдлэгийг магтаал эзэн. Abang hamba lagi
хамтдаа эзний заасан залбирлыг хамт залбираа. Тэгээд өнөөдрийн цуглааны өндөрлцгөөё. Тэнгэрт байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дуурсгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод гоо оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөрт таних. Амен. Чангаар эзэнд алдрыг өгье.